90 оны гэмт хэрэг. Жолоочийн аминд төрсэн хэрэг. 1992 оны 11-р сарын 14-ний Бям гарагийн бүрсгэр өдөр дуусч байлаа. 17 цаг өнгөрч дэлгүүр хоршоо зах зээлээр хэлсэн хүмүүс гэрийн зүг эргэж нийслэлийнхэн хүйтэн цагт хястаг нийтийн унаарууга товчоо таслан зүтгэлдэх үе. Дөрөвнөөс хойш гараа гоцгонуулан замын машины урдуур даялж зүтгэсэн Алтан баг нь Наран Бямб, Ширчин Жунаа бас ардын багш хэмээх лавгсүрэн нарт 1-р ороолын зүгээс ирсэн УАЗ 469 машин зогсов. ОПП 6071 дугаартай хуучин тэрэг байв. Тэд цувралдан гүйж хурж үгс үггүй хаалгыг онгойлгож чихэлдэн сууцгаав. Дүүхөө 22-ын товчоо хүргэж. Барахгүй бензин хүрэхгүй. За дүүхүү тэхгүй шүү. Бид гомдоохгүй. Зөвхөн анхны урьдчилгаа олгож 300 ав гэж мөнгө сарвав. Жолооч залуу хэсгэн тэнэгэлзэж байснаа дээрлэх баястай хөлчөө улсуудын айсын дагс хийхээс аргагүйд нь зөвшөөрөв. Хөгшин ч нэвэштэй лүн орох гэсэн юм. Энэ миний найзууд намайг өдөж өгч байгаа юм л та. Дүү хаана ажилтай вэ? Гэгчлэн гойж суусан зорчигч бүхний талцагч баашаар Алтан баг нь жолооч залууг ярианд өдлөө. Төрөлхийн дуу цөөтэй дэлгэр бат тэдний яриаг инээмсэглэн дэмжиж тал өгөн хариулж явлаа. 20 гаруйхан насны тураг биетэй даруухан энэ жолооч залуу арахгүйдын санаанд багтаад ирэв. Тэдний машин барилгын цэргийн ерөнхий газрын харалтаах эзгүй чөлөөг голломогц Ширчин Жунаа хахирган дуун. Алив дүүхөө нэг зогсоодох. Давсгаас судлаа да эн чин. Ахлам нь жаахан балгачихсан чинь гэсээр машинаас бов. Жолоочийн артал зууж авсан ардын багшаас босд нь бууж сарцгаалаа. Хөлчөө дөрвөн зорчигчийн дэлгэрэл өртлөө тасалтангаараа найрсаг артлаа хурцнууд бие рүүгээ байн шилбэлцэх битүү хөдөлгөөнийг жолооч хөө анзаарсан ч байж мэднэ. Ямар боловч тэр машинаасаа буусангүй жолооныхоо араас салахгүй бодол хийлэн төгшөж суужээ. Ар шилэнтэг хүнээс босд нь бууж машины хойд тал руу бөөгнөн алцаа зогсохдоо бие рүүгээ гилжин гарч ямар нэгэн юм аяархан шимцгээхийг толондоо харлаач. Харгүй цагаан сэтгэл эвдрээгүй Монгол зангаараа тоогоогүй үзээ. Ширчин Жунаа пэлтнийхээ бүсийг суулган авч багшид өг гэж Алтан баг нь чивнэж сэмэрхэн атгуулв. Тэр хоёр машин цуумагц бүс лавгсүрэн чилжжээ. Тэр бүсийг авмагц ухасгийн босч жолоочийн хоолоогоор хурдан гихч осрлон боож арагшин тэнхээ мэдэн жийж татав. Жолооч дуурч чадахгүй гүлдэгнэн саруулцсаар өндийж машины хойд зайд татагдсан өнөө. Мөрдөн байцаалтанд лавгсүр мэдүүлэхдээ Алтан баг нь осрлож татсан гэж бухсан байв. Наран Бямбыг машинд сүлдэж орж ирэхэд машины арын шалан дээр жолоочийн хоёрыг ойлно гоцгонон хөдөлж ардын багш Алтан баг нь Ширчин Жунаагуу хонд төхөрж байгаа юм шиг тэлчигнүүлэн янзалж байв. Жолоочийн яолох бүүдэг дуун гарахад багш хөлөөрөө хоолойг нь хягтнуулан гიშгэж цээж рүү дэвсээд дуугаал байгаараа хонгор дүүмэн амьд үлдээ гэвэл дуугаа гівтж бай гэж 50 дуугаар тавлан өгүүлнэ. Үнэхээр ч жолоочийн хоолой хягтанж байснаа биеийн сулран чимээгүй болов. Наран Бямба наад машина бариад яваараа бензинээ нүүц. Бензин дуусч байгаа юм байна штэ. Тэгвэл буцаа яв. Амгалангийн бензин зардаг колонк руу оч. Чи зүгээр замаа хараад юу ч болоог юм шиг яв. Энэ үжээ манай талын хүн болсон. Тэгээд нуур орж дэлгүүр ухна гэж ардын багш баясангуу өгүүлээд өхлүүд гэвтэ жолоочийн халаасыг өнгөчж түрүүнд өгсөн 300 төгрөгөө бас нөгөө халааснаас нь 100 гаруй төгрөгтэй авч мөнгө нэмэрлээд Ширчин Жунаад өгч бензин ав гэж өөрөгдөв. Колонк дээр бензин авч байхад жолоочийн хөл гар нь хүчтэй татугнаж цээж нь өндөлцөхөд лавсүрэн Алтан баг нь хоёр сандарч дахин боож нүүр цээж элгэн дээр дэвсэлж байж сэжиг ахуулахгүй шиг номхотгов. Бензин аваад цааш хөдлөхөд ардын багш чи хаашаа явж байна? Нуур явна гэж хэлээ үстэй гэхэд сайн учрыг олоогүй явсан Наран Бямба. Нуур гэдэг чинь баг нуур юм байгаа сте. Үгүй мануухай минь борнуур. Буцаад ирсэн замаараа шаа гэж цохолтонгүй ашгарахт нь Наран Бямба машинаас андран эргүүлв. Офицеруудын ордны тойруу дээр ирэх үед жолоочийн хоолой дахин хягтанснаа тодхон яраглав. Урд суудал дээр сууж авсан Ширчин Жунаа өндийг нэргэж наадгаа дуу болгооч гэд цээжин дээр нь хид тийрв. Хоолой дээр нь ардын багш зүүн хөлийнхөө хүнд гутлын иргмээр жахруулан хаазалж баруун хөлөөрөө цээжин дээр нь бөмбөрдөж хажууд нь суусан Алтан баг нь жолоочийн гар хөл элэг цавин дээр нь
хүчлэн гიშгэлж явжээ. Ийхүү жолооч хүүгийн би хойд зуудлын урд тарчлагч этгээдүүдийн хөл дэвээстэй явлаа. Баян чандман хүрх хооронд үхлүүд жолооч үе татванан яраглахт нь ардын багш Алтанбаан хоёр элэг цээж рүү дэвсэлж цоцоор хүссэндээ тааруулж явжээ. Баян чандманд тэд бензээ олохоор колонкийн дарга Болдбаатарын очжээ. Ширчин жунаа хуучин танил байдлаа ашиглан гуйж борноор ороод шөндөө иргэн эрхтэй мөнгөний төлөй. Барьцаанд нь манай найзын бичиг баримтыг авч бай гэж жолоочийн халааснаас авсан хүнсний карт паспортыг нөгч эхнэрт нь хоёр талах, хоёр утга гуйрлаа. Жолооч картынхаа юмыг аваад явж байжээ. Өгч тал засч байж 20 литр бензин ав. Колонкийн эрхлэгчийн колонк үргээд гэрт нь буулах үед шалан дээр хүнийг эрхлэгч анзаарч "Юу хүн бэ?" гэхэд "Манай нэг найз согтчихсан юм а" гэж инээмсэглэн хариулсаар өнгөрөөжээ. Тэдний зам шулуусав. Төв засмалаас борноор салдаг зам дээр машины ус халан зогсож, капотоо онгоолгож, радиатор руу цасч гэж байтал машин дотроос Алтанбаан "Хөөш, энэ мууч нь убит болчихжээ" гэв. Тэд машинд орж ирж гарыг нь барьж үзээд хөрчгөж гээд лавсөрөн ширчин жунаа хоёр шүдэнд зурж хамартан ойртуулахад амьсгаагүй болсон байлаа. Лавсөрн наран бямбад "Чи машинаа л сайн харж ханда. Чиний үүрэг тэр хээр сууж л хөлдөж өгөхгүй юм шүү" гэж анхааруулад цааш хөдөлмөгц өгтлийн өмсөтэй явсан яг джинсэн цамц өмдийг тайлж авч цамцын нөөрөө өмсчгөөд өмдийг нь Алтанбааганд бэлгэлв. Алтанбааг нь өмдийг өмсгöd яг таарч байв гэнэ. Цааш нь ардын багш газарцэлж борнорын уурын зуухан дээр очиж тэргэндээ ус нэмээд дөнгөж хөдлөөд хөндлөн цагаан байшингийн цаан зогсов. Ардын багш ширчин жунаа хоёр чимээгүй хүн бууж тохиролцооны дэлгүүрийн цонхыг хаг зохин орж хувцас эд хөрөнгийн зөөж ачицгаав. Хамгийн сүүлд нь пянц тоглуулагч кино аппарат зэргийг багш тэрж оруулаад "Одоо болно. Хажуу талынхан дэлгүүрт том юм бий юмсан орж чадсангүй. За яах вэ? Буцаад" гэж командлав. Тэд сааталгүй явсаар Баян чандманд нөгөө колонкийн эрхлэгчиндээ дайрч очиж ширчин журнаа өөргөвчтэй хувцас эд зүйл эрхлэгчэд бэлэглэж хүнсний карт паспортаа буцаан авч дахин 15 литр бензин авах шагналын бичиг хийлгэж ав. Бензинээ аваад Улаанбаатарт шөнийн 3 цаг өнгөрч байхад орж иржээ. 22-ын товчоон дээр бүдүүн цагдаа зогсох дохио өгсөн боловч лавг сүрэн "Шууд дайраад гар. Битгий зогс" гэж араас нь шавдуулсаар хотын төв рүү булцаар орж ирэв. Баян хошууны эцэст байдаг Алтанбааны дүү инх сүхийн хулгайлсан эд зүйлээ буулгацгаан хадгалуулаад ардын багш лавг сүрэнгийн шийдвэрээр туул рестораны баруун талын цагаан байрны гадаа машинаа зогсоож тэнд цогцтой нөрхөөр болов. Үнэртээ ус гаргаж альчуурт шингэн "За гар орууныхаа хээг үлдээж болохгүй шүү. Сэргийлхийхэн сэргэлэн баригдуул хүлээхгүй гэдгээ анхаар" гэж багш анхааруулж альчуураа үнэртээ усаар норгож өрүүл хаалганы бариул суудлаа нямбайлан арчицгааж үнэртээ ус тойруулан цацаж ариутгал хийн үнэрч нохоог мадлах ухаан сэлцгээлээ. Машины усхыг асахыг багш дургуутсан боловч наран бям бусыг нь асгачаад орхичээ. Нөгөөдөр нь гихтэл цагдаа дайсан мөрөөр нь орчихсон шиншилж авчээ. Одоо гэмтнүүд ганц худгийн өрөөнд залдран мөрдөн байцаагч залдваргийн өмнө өөрийгөө өмөрөх гэж буруу солгоо яран гонгонж бэби рүүгээ гимээд түлхэн мөнгөцгаад суун. Нийгмийн иймэрхүү муудсыг ханахаас сэтгэл төвдөх хэрэг байна уу да.